хоолой захиалчлаа. Панми. Гомонтой хоол. Вау, 맛있겠다. За, саяны хоолны газар 3 хоол тэгээд 3 пи уугаад 11,000 вон боллоо. Бүр амар хямдхан байна. Би бүх юм дээр амар хямдхан. Мэдээж яг Солонгост амьдарч байгаад ийшээ ирж байгаа учраас Солонгосын үн ханштай ингээд харьцуулаад хэлж байгаа учраас вау. Би энэ газар хагад явж үзчихье. Юу юм бэ? Мини бар нь болохоор өнгөө гэсэн. Дотроо dry mango энэ гэх зөндөө юмуд хийсэн байна. Нэр ингээ өнгөө мэн. Би гоё уснадаа бүгдийг дэлгээд тавьчлаа. Энэ ингээд өмссөн чинь энэ цүнхний юм мөнгө орсон юм шиг. Ийм хөрхөн өмөд дээрээс энэ сайн хөрхөн. За одоо болохоор усан сэлгээр явлаа. Усанд болохоор энэ утсыг өмсгөж байгаа юм хөрхөн ягаа бикинитэй энэ цамцыг хослоод өмснөө. За одоо сэлгээр явлаа. Энэ бикини бүр амар хөрхөн маа. Энэ манай он мөдөд зарагдах шинэ загвар байгаа хгүй. Гэтэ одоо магадгүй зараад эхэлсэн байх ах энэ бичлэг орж явах үед. Энэ хавцаар бүр амар хөрхөн маа. Би одоо энэ хавцаар 1000 вон хавцаа юм байлээ. Тэгээд би энэс өөр олон өнгөөс нь авъя гэж бодож байгаа. 와, энэ нар хайчва. 거인데. 아니 제발 언니 여기 형만 보여주면 뜨겁다고. 아니 집에 어디다 두냐고. 어? Энэ цай хоол гэсэн чинь ер нь бол цаг солонгосын үнэтэй бол адилхан юм байна. Тэгээд энэ сэв ужинготой энэ пицца тэгээд чикен болон шарсан төмс ингээд захиалчлаа. Үнэ нь бол воноор нэг 50,000 вон болох юм байна л да. Ингээд захиалхад бол энэ болохоор нөгөө нэг ужингоо сэвтэй пицца тэгээд чикен байна.
За усан дараад гараад ирлээ. Одоо болохоор нүүрэндээ маск тавиад өнөөдөр жоохон наранд амирх явцсан учраас нүүрэндээ маск тавих хэрэгтэй. Энэ хотел юу юм бэ? Надад амар таалагдлаа. Тэгээд ер нь бол бүх юм амар цэвэрхэн, тэгээд доторх үйлчлэгийн хүртэл маш сайн. Бүх юм нь бүр надад бүр амар таалагдаад бүр энд хэдэн хоногч болохоо бүр өшөө баймар санагдаж байна. Гэтэ би болохоор жоохон цагийн тулгаж юу захиалсан учраас 271,000 вон хавцаа болсон байхгүй юу? Магадгүй нэг 2-7 хоногийн өмнө захиалах юм бол нэг 100,000 вон дотор бол захиалах боломжтой юм байна лээ. Тэгээд усан санд хүртэл наан цаана гэ бүр 2 усан сандтай, тэрнээс гадна юу саунтай, тэгээд үр зөндөө олон юмтай мэлээ л дээ. Тэгээд би өнөөдөр бүгдэнд нь орж амжиж чадсангүй. Тэгээд тиймэрхүү байна да. Одоо энэ маск ингээд миний арсны нүхийг ингээд бүгдийг цэвэрлж байгаа юм лий. Одоо ингээд амар хөөсрөөд хэлж гин. Одоо нүрэ угаая. Угаасаа 3-5 минутын дараа угаа гэдэм лээ. 3 минут бол өнгөрчлөө. Амар хөөс. Хэмпэл энийг угаасаа энэ удаад аялалтаа хэрэглэе гэж одоо тавиад ирсэн. Энэ болохоор бүр ингээд дотроо нэг тийм бүргийн хэмтэй байхгүй юу? Тэр нь ингээд арсанд чигшэлүүж угаасаа ийм халуун оронд ирж байгаа юм чинь. Харсаа тавьшруулсан дээр ах гэж бодоод энийг авчирсан. Энэ болохоор мөн яг энэ улаац энэ газар хэсэг биш үү? Эндээ төрхөж өгөхөр маш сайн. Миний арс жоохон наран түлэгдсэн юм шүү, энэ хорс чинь. За ингээд миний night skin routine дуусчлаа. Одоо болохоор шууд унтлаа. Өнөөдөр нэлийн ядарлаа. Тэгээд одоо унтаад маргааш эрт босох төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд одоо унтлаа. Баяртай маргааш уулзъя. Хоол нь болохоор хэдэн цагаас би унтчих вэ? Бүгдөө нөө солонгос хэлээр бичсэн болохоор амар байна. Энэ сайн гоё юмстай. Насим гоё айскрим гатны мэлээ. За одоо чек аут хийлээ. Өнөөдөр болохоор өөр тэр Мики бич ойрхон байдаг тэм резорт руу явах гэж байгаа. Тэгээд одоо ингээд нүрээ будаад уцаа онсоод галаа. Хамтаа чек аут хийцгээе. Энд ингээд манго бинсүү заавал идээрэй гэж хүмүүс бичсэн юм лээ. Тэгээд манго бинсүү захиалчлаа. Ер нь 10,000 вон юм байна лээ. Энэ маань medium size-ийн захиалсан 320 юу гинэ. Манго бинсүү ингэж гарч ирсэн юм. Bye bye, 신라.
тажаагаа янзалчаад өнөөдөр ямар нэг activity хийх гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэтэ яг юу их одоохондоо мэдэхгүй лээ. Тэгж гэсэн очоод шийднэ. За ирчлээ. Ваа! Бороо орсны дараа цаг агаар бүр үнэхээр гоё. Чекин хийхээр явж байна. Ваа. Шууд урдаа ингээд талаа харагдах юм байна. Ваа. 너무 예쁘다. За хувцснуудаа ингээд өнөөдөр өмсөх хувцснуудаа ингээд бүгдийг гаргаад янзалчлаа. Ингээд янзалчаар амар амар байт юм лээ. Шууд гарахтаа шууд өмсөд тэгээд үрчлэн ч гэсэн багасчдаг. Энд харин индүү байхгүй. Өчигдрийн газар харин индүү хийсэн. Одоо уг нь гарыг гисэн чинь жоохон салхуу үрээд уучлаа. Тэг жоохон байж байгаагаар энэ нуурд ингээд хүмүүс яагаад авахгүй юу? Тэг шүхрээр буугаад авахгүй. Тэгсэн чинь тэр нь болохоор нөгөө нэг юу яагаад хоёр хүний нэг 900 мянган дуун гинөө гэх юм бол 49-50 мянган вонны хооронд юмуд аа нэг тийм их үнэтэй юм шиг байна. Тэгээд ингээ усан дээр ингээ шууд буучт юм ин. Ваа. Энийг одоо хийж үзье гэж бодож байна. Энийг усан дээр юм шиг байна. Тэгвэл нөгөө шүхэр ингээ суухаар гар мар инсгэр ингээ юу юм байвал арсыг ингээ өвтгч магадгүй гэж бодоод тэгсэн энийг өмслөө. Тэсээд өмсцөө явж байна. Вау, энэ хэсэг таар амар их хүмүүс байна. Юун дээрээ. За хотелийн урд болохоор энэ байна. Ингээд хоёр хүн ингээд суухад ийм үнэтэй юм байна. Ер нь 50,000 вон юм байна. За одоо болохоор энд Антеон маркет гээд Антеон Кори гээд нэг тийм Итевонтэй ер нь ойролцоо тийм газар байдаг гэсэн. Тэгээд тийш явж гэн. Тэгээд тэнд нөгөө нэг панми зардаг амар гоё амттай газар байдаг гэсэн. Бас тийшээ явъя гэсэн төлөвлөгөөтэй. Тэгээд мөн массаж хийлгэх гэсэн төлөвлөгөөтэй явж байна. За энэгээр тэр нөгөө хийсэн Европ хүмүүс их байдаг болохоор Итевон маркет гэж хүмүүс хэлдэг юм лээ. Энэ Японы энэ нөгөө нэг өглөө идэхэд гоё гэж бичсэн байсан хоолны газар. Энэ бас хүүхэн газар байна. Дөрөв юм байна. газар은 밤미. 오, 분위기 있는데. 이것도 맛있네. За энэ массажны газар массаж хийлээ. Энэ болохоор цагийн 250 гинэ. Тэгэх нь ямар гоё юм бэ наа. Энэ
Надаас арома массажинд орохоор боллоо. Арома массаж нь илүү гоё байсан ингээд. За ингээд хоёр хүний массаж 500,000 дуун гэдэг чинь 25 28 хавцаа юм да. Тиймэрхүү хавцаа болж байна. Тэгээд ихэвчлэн массаж хийхдээ орой хийх юм бол жоохон үнэтэй гэдэг юм билээ шүү. Ер нь 7-оос 9 цагийн хооронд хийхэд болно. Одоо массажинд орлоо. Энэ нь юмаа игээд нь хувцас өмсчих юм байна. Ice cream. Өрөөрөг орох гэсэн чи энэ урд ийм хэмлэхээрээ. Яа. Нөгөө тал руу гаяа. Нөгөө тал руу гаяа чит. Яа. Нөгөө тал руу ямар амар том юм бэ? Яа. Барьтаа сайн хамраарай. Энэ цагаан өнгийн чамцтай энэ хоёрыг ингээд цэцлуулаад өмснөө. За би нүрээ будаад хувцас өмсөд бэлэн болчлоо. Одоо болохоор өнөөдөр пана хийл явах байгаа. Одоо болохоор эндээс нэг таксин цугаад нэг 7 минут тавьцаа яваад тэр пикап хийх газар руу явна. Төвөөгөр захиалсан байхгүй юу? Тэгээд нийт нэг хүний 76,000 вон осноо. Би яг нэг хүний ай төрсөн юм шиг байна. Надад явчихсан нэг хүний нэг 76,000 вон тавьцаа болж ийн лээ. Тэгээд өдрийн хоол буфе хүртэл хамтдаа ороод нааша цаашаа хүргэж өгөх автобустайгаа хамтдаа ийм үнээр ингээ явж байгаа. Энэ юу хамгийн хямдхан үнэн юм бэлээ. Яг хоол ороогүй байвал нэг хүний нэг 50,000 вон хавцаа болох юм билээ. Let's go. Энэ KK Day гэсэн. Энэ автобусаар явах юм. Автобус нь хүртэл том цэвэрхэн юм. 어디 앉아야 돼? 이쪽에. 못한대. 등골이 영어로 에밀리. 얼마나 더 올라가나? 근데 이게 저걸 너무 요독이 많아. 요 자리도 못 참잖아. 어떤 이제 가라 불에 먹었다. 하루 이틀 이제 갈지 뭐. 와, энэ бүр ямар гоё байдлаа вэ? 와, 너무 예쁘다. 뭐야 방금 뭐였지 메인 같은. 비아사 코코넛 아이스크림. олон төрлийн олон ингээд солонгос чоол байна, өөр янз бүрийн чоол байна.
Бүр яг диважин шиг амар гоё гэж байна. Тэр цаанаага үүлийг та Вау. Тэр гоё гэж байна. Вау, гинт манан байх болчихсон. Ямар амар юм бэ? За ингээд бүр ингээд энэ панаа хийл рүү заавал яваарай. Би бол энийг амар тав бүхэн санал болгомоор санагдлаа. Яагаад тэгэхээр бүр хаан ч явсан амар гой гой байлгууд тэгээд дээрэс нь ингээд юм үзэл яхад дуусахгүй юм шиг бүр ингээд амар олон юм те. Тэгээд надад бол энд яг хэдэн цаг байлаа. Энэ өглөө 9-д бууж авахгүй юу. Тэгээд 9-өөс хойш 4 цаг хүртэл энэ хугацаанд бол амар олон юм үзэж чадлаа. Надад үнэхээр таалагдлаа. Энэ бүр амар өндөр аахгүй. Доор үүлнүүд бүр амар. За тэгээд панаа хийх рүү бол заавал ирэх ёстой юм шиг санагдлаа. Яг л надад бүх юм нь бүр үнэхээр гоё таалагдлаа. Тэгээд яг хүлж байгаа юм тийм ээ. Гэтэ яг хол газар зурж аялж ирж байгаа юм чинь ийм газар ирэхэд яг тийм ээ. Тэгээд одоо болохоор буцаад автобуснаас суугаар явна. Тэгээд энэ төвөө захиалгаар хийсэн байхгүй. Тэгээд энэ төвөө нь болохоор ингээ өөрсдөө хуваараа ингээд явна нэг кайт байхгүй. Тэгэхээр хүссэн газараа ингээ тойроод яваад үзэх боломжтой юм байна. Үнэхээр гоё газар. Одоо надын доор ард яаж харагдж байгааг гэхээр бүр амар гоё. Надаа үүлэндээ бүр л яваад байна да. Хан маркетинг хүрээд ирлээ. Нөгөө нэг жоохон бэлэн мөнгө татаад энэ аваас өнгөө солиулах гэсэн бодолтой байна. Энэ хоолны газар дөө ингээд менюн дөрөв ингээд солонгос хэлтэй бүр амар ямар хоол юм бол гэж хайж үзэх ямар шаардлага байх юм байна. Вау, амар гоё юм байна. Амар гоё юм байна. Okay. Thank you. 여기 지금 소스. 네. За ингээд 4 питэй саяны хоолны 2 үнээс захиалаад 490 дуун гэдэг чинь яг 20,000 вон авцал болсон байна. 20,000 вонд ингэж идэхгүй л ахалтай тий. Амар хямдхан гарчлаа. Өнөөдөр энэ лууны гүүрний ийм шоу нь болно гэд амар хүмүүс ирсэн байна. Яа, 너무 뜨거운데 амар халуун. амар халуун байна. За одоо болохоор шууд нөө өмнө нь Юндари үзэж чадаагүй шүү дээ нөө Пүншогийн өнөөдөр үзээд тэгээд одоо болохоор ахаад ишгээл өнөөдөр бүр илүү их хүнтэй байна. Энэс 10-ыг авъя гэсэн чинь нэг нь 18,000 дунд өгнө. Тэгэхээр бүр хямдхан авч байна. Одоо энэ хэд вэ? Ой бүр юугаа таасаа. Ийм бугуйчтай. Тэгээд ийм олон хүүхэн хавчаарнууд
Нийт 16,000 вон авчлаа. Хямдруудаад. Ваа. You hello. How much is it? Энийг аринда авъя гэж бодож байна. Энэ амар хөрх юм байна. Ийм түлхүүрний ос байхгүй юу? Энэ тэгээд $1 гинэ. Ард нь ингээ юм бичиж болдог. Тэрэн дээр нь би Nomi on mood гээд ингээд амжилт олё гэсэн утгатай ийм юм хэлэхээр боллоо. Ингүүтээ ардтаа Nomi on mood ямар гоё бичиж өгдөг юм бэ? Энэ ганаас авчлаа. Энэ бас амар сайн юм билээ. Саяын хөөрхөн цэцэгнүүд авлаа. Бүгд ингээд найзуудаа нэгээр нөгөөд тэгээд мөн ийм хөөрхөн бугуурч тэгээд гэртээ ийм нүунийг хөгчөн дээр наадаг юм. Тэгээд мөн энийг заавал аваарай хүмүүс. Энэ бүр амар гоё. Одоо 100 болохоор нөгөө ялаа шумуул хадсны дараа захтан дээ штэ. Захтнах юм бол энэ артлын шингэн уртл нь ингээ үнэрлдэг хэсэгтэй байхгүй юу? Тэгээд артлынхаа шингэнийг онгойлгож жагаад ялаа хадсан ч юм уу газараа шумуул хадсан газараа энийг түрхэх юм бол захтнахаа болоо хурдан зүгээр болт юм билий. Энийг бас ингээд хамт өгөхөөр ийм юмнууд авчлаа. Тэгээд мөн ийм хөөрхийн мөртөө авсан. Энэ хөөрхөн жижигхэн болохоор Аринитаа авсан байгаа. Манай оюуныгийн хөөрхөн беби дээ штэ. Энэ арай томын болохоор Лунад аваад тэг бусдуудын ингээд нэгээр найзуудаа авсан байна. За би одоо ачаага бэлтчихэд одоо хальт гараад шөнийн далай ч юм уу иймэрхүү юм үзчихэд сүүлийн удаа тэгээд унтаад маргааш өглөөний онгоцоор нисэх байгаа. Нэг ийм газар энэ одоо онгорхоо юм болов. Энэ газар дан нам хүмүүс байна. Тэгээд дуун жоохон таалагдахгүй. Одоо массаж хийлгэхээр явж байна. Энд ойрхон за массаж хийлгэчихэд одоо буцаад хотел руугаа ирж байна. Өглөөний минь одоо би чек аут хийх гээд өглөөрт босцсон байна. Энэ хотел ч гэсэн ер нь таалагдлаа. Баяртай. Гой зургууд авлаа. Bye bye. Аваад одоо онгоцондоо суучлаа. Please refer to the list of items in the seat pocket. За. Онгоцны буудлын дээр энэ амар жижиг онгоцны буудлын шууд буугаад одоо шууд ингэ гарчих юм байна. Тэгээд одоо энэ ойрхон байгаа нэг маркет байсан тийшээ яваад бас хэрэгтэй юмнууд аваад тэнгүүтээ бас ойрхон тэр нэг юм нуур шиг хэсэг байт юм байна л да. Тэрний эргэн тойронд бас кофе шоп зөндөө байт юм билээ. Тэр хэсгээ явъя гэсэн бодолтой байна. Өнөөдөр ногоон өнгийн хавчаар та явж байна. Энд ийм хувийн хүмүүсийн амьдардаг байшингууд юм шиг байна. Гой байшингууд байна. Хоолны газар байна. Энд нэг хоолны газар орж ирээд энэ ямар ч төлөвлөгөөгүй
ингээд замдаа явж байгаад орж ирслээ. Тэгсэн чинь энэ бүр ингээд юм буфе шиг хоолны газар. Гэхдээ энэ нөгөө нэг буддаа тийм бурхны юу хөө. Тэгэхээр өглөө алга 11 цагт ингээд буфе шиг хоол гаргадаг юм буддаа шашны тийм хоолны газар аахгүй. Тэгээд ирүүл тийм хоолнууд гардаг юм байна. Тэг хүчний ингээд ямар цай гэлээ? Бүм чай гэлөө. Тэг юм байна. За ийм гоё хоолнууд гардаг юм байна. Энийг мах гэж бодсон чинь мах биш вэ? Мах оруулагчаар хийсэн маань. Тэгтээ яг гоё юмтай. Би болохоор энэ манго йогурт смуди авсан. Манго смуди. Тийм. Манго смудийн юу нээр гоё юмтай байна. Хүзэр байхаар хүзэр тоглох гээд. Энэ болохоор нөгөө нэг юм тархины витамин гэхгүй юу? Энэ урамлан зөвхөн Вьетнамд байдаг гэд энэ манай ээж уугаад тэгээд дахиад авид ирээрэй гэд энийг авлаа. За энд оройны хоолыг идэх чинь энэ хайпон байдаг мажип гэж юм лээ. За энэ газар руу орох чинь одоо болохоор ингээд бороо орох гэдэг юм уу? Яг ингээр амар хөөгүй. За юу ч гэсэн энэ газрыг интернетээс харсан ч бас аваа гайгүй юунууд сэтгэлдлүүд байсан. Тэгээд одоо ишээ оръё да. Сүүлийн өдрийн сүүлийн массаж байна. Энэ бүр 75 минутанд 250 мянганы энд амар хямдхан байт юм. Тохны иймэрхүү юм байна. Одоо бүр амар болж. Яг бичлэг хийсэн чинь зогсож. Амар цахалгаатай орж. Энэ болохоор ингээд энэ шүлэн ингээд өнгөө гинэ. Масаасанд ороод ирлээ тэгээд шүлэн болохоор ингээд замаас тэгээд хоол тэгээд массаж нь болохоор ингээд 13,000 вон болоод тип 50,000 төгрөг гэсэн 3,000 вон тавьсан юм. Тэгээд юу нэг энэхийн үйлчлэгийг надад хамгийн таалагдсан. Тэгээд уушаа миний аялалцсан танаа байсан шүү дээ. Тэгээд ингээд буцаад замаараа хайпун дээр иржин тэгээд энд ирсэн хамгийн гоё юм массажын бүр нэрээ үнэхээр таалагдлаа. Ингэж гарч ирд юм байна. Ирүүл хоол шиг тийм. Цутан шиг шүл байна.